Олон зууны туршид ердийн хөсгөөр хэрэгцээгээ залгуулж ирсэн монголчууд 1925 оны 7 дугаар сарын 15-ны өдөр улсын тех нэвтрүүлэх газрыг байгуулсан нь өнөө цагийн автотээврийн салбар үүсэж хөгжих эхлэл суурь болсон билээ. Эх орныхоо өргөн удам нутгийг холбож өдөр шөнийг ялгалгүй алслагдсан аймаг сум бригадыг хүнсний бүтээгдэхүүн бараа таваараар хангахаар алсын тээвэрт гарч зорчигч тээвэр, түргэн тусламж, шуудан холбоо хүртэл залгуулсаар ирсэн үе үеийн зоримог дайчин автотээвэрчид энэ жил түүхтэд 100 жилийн ойтойгоо золгож өрнүүн их амжилттай тэмдэглэж байна. Энэлэх хайлын эдгэсэн болон энэ цагт зорчигч тээврийн үйлчлэгийг тасралтгүй тууштай явуулж ард иргэдэд хүндлэгдсэн байгууллага бол Төв аймгийн Баян Чандан суманд үндэс суурай тавьсан Баян Чандан хурд хоршоо билээ. Энэ түүхэн он жилүүдэд тус сумын иргэд өөрсдийн нөөц болцоонд тулгуурлан нийтийн зорчигч тээврийг хөгжүүлэхийг эрмэлзэж тавшин дээр галалдаг, доороо эсхий дэвсэж өвлийг өнтөд авдаг ГАЗ 66 машинаас ахуулаад хөгжлөөхөө явцад зээл 130, УАЗ, фургон, Москвич 24, Excel, Micro автобус гээд тасралтгүй зорчигч тээврийн техникийг хөгжүүлсээр энэ цагт золгосон түүхтэй. Эрхэм үндэт нутгийн зон олондоо Баян Чандам хурд хоршооны хамт олондоо Ардын хувьсгалын 104 жилийн Төв аймгийн 102 жил төрлөх Баян Чандам сум үүсгэн байгуулагдсны 89 жилийн Баяр наадмын мэндийг Баян Чандам хурд хоршоо байгуулагдсны 20 жил Монгол улсад автотээврийн салбар үүсгэн байгуулагдсны 100 жилийн баярын мэндтэй хамттан өргөн дэвшүүлье. Тэртех улс орны эдийн засаг нийгэм амаргүй байсан цаг үед сум орон нутгийн зорчигч тээвэр, нийтийн тээвэр, ачаа тээврийн асуудлууд нэлээдгүй хүндрэлтэй тулгамдж байсан энэ цаг үедор тухайн үеийн сангийн аж ахуйн үед ажиллаж байсан жолооч, механикжуулагч нарын боловсон хүчнүүд дээр тулгуурлаж Баян Чандам нутгийнхаа төлөө элэг сэтгэлтэй олон хүмүүсийн хичээл зүтгэлийн үр дүнд бид анхны тээврийн хоршоогоо Баян Чандам сумдаа байгуулж байсан билээ. Тухайн үеийн хууль эрх зүйн орчны нөхцөл байдал тодорхой бус олон хүндрэлүүд тулгамдж байсан. Энэ олон хүндрэл бэрхшээлийг манай Баян Чандам нь хурд хоршооны хамт олон шантралгүйгээр даван туулж одоо Төв аймгийн төв 100 мод хот болон бусад 5 сумын хэмжээнд зорчигч тээврийн үйлчилгээг амжилттай зохион байгуулж Төв аймгийн шилдэг хоршоогоор шалгараад байна. Энэ амжилт бол Баян Чандам хурд хоршооны хамт олон та бүхний маань нөр их хичээл зүтгэлийн үр дүн юм а. Эрхэм хүндэт нутгийн олондоо 20 жилийнхаа ойг тэмдэглэж байгаа Баян Чандам нь хурд хоршооныхоо хамт олонд жолооч, механикч, инженер хэмээх эрхэм мэргэжлийг эзэмссэн автотээврийн салбарынхаа хамт олондоо ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж ажил амьдралын тань алтан шар зам өргөлж өөдөө дэшээ байхын өлзий дэмбэрэлтийн өрөөлийг өргөн дэвшүүлье. Урдаар жиг үрэлсэн 20 жил. Чойжс өрн захиралтай одоо энэ тус компани нь одоо Төв аймгийн 5 суманд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна. За цаашлаад сум орон нутаг доторх нийтийн тээврийн үйлчилгээ болон такси үйлчилгээг бас хүргэхээр одоо үйл ажиллагааг өргөжүүлээд явж байгаа. За тэгэхээр зэрэг энэ аж ахуй нэгж нийтдээ одоо 20 жилийн түүхтэй тус одоо Баян Чандам нурд хоршоо энэ аж ахуй нэгжийн за нийт жолооч нар болон за одоо энэ тухайн аж ахуй нэгжийн ардан байдаг нийт ажилчин албан хаагчдад за 20 жилийн ой мэндийг хүргэе. За мөн энэ жил автотээврийн салбар үүсч өгсөний түүхт 100 жилийн Төв аймгийн автотээврийн төв үүсгэн байгуулагдсны 76 жилийн бас тохиож байгаа. За тэгэхээр нийт тээвэрчид одоо энэ аж ахуй нэгжийн жолоочны тээвэрчидтэй бүгдэнд нь 100 жилийн ой мэндийг хүргье. Та бүхний алтан шар зам нь үлзийтэй байгуулдаг бай. Баян Чандам хурд хоршоо нь анх 2005 оны 4 дугаар сарын 18-нд 18 гишүүнтэй хурлаа хийж
4 журмаа боловсруулан баталж 2 микроавтобус, 11 суудлын автомашин, нийт 13 тээврийн хэрэгсэлтэй байгуулагдаж байжээ. Хот хоорондын нийтийн зорчигч тээвэр, шуудан тээврийн үйлчилгээг сум орон нутагта хөгжүүлэх, сум орон нутгийнхаа ард иргэд зорчигчдод стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэл туршлагатай жолоочор ханган ажиллах зорилго тавин зохион байгуулан хоршоогоо үүсгэн байгуулсан түүхтэй. За юуны өмнө автоеврийн салбар үүсэж өгсөн 100 жилийн Баянчаад мөр тушаа байгуулсан 20 жилийн мэндийг та бүхэндээ хүргэе. Өнөөдөр Баянчаад мөр тушаа маань Төв аймгийнхаа 27 сумын 5 сумд нь хот хоорондын нийт зорчигчилгээг үзүүлж байна. Манай жолооч нарын ард байдаг гэр бүлийн хүмүүст нь бүгдэнд нь баярлалаа гэж хэлэх байна. Энэ хүмүүсийн хүчин чармаалтаар манай хоршооны үйл ажиллагаа дээшээ явдаг гэдг би ойлгодог. Энэ хоршооны даргын ажлыг бол 2018 онд миний би хүлээж авсан. Өндөгөө 8 жил хоршооны даргын ажлыг хийж байна. 2005 онд хоршоо маань үүсгэн байгуулагдсан. Тэрнээс хойш миний аав Ганзөрг гэж хүн маань удирдлагын зохион байгуулж явсан. Тэр хүнийхэн замналаар бид явж байгаа. Цаашдаа ч гэсэн ер нь бол манай энэ хот хоорондын зорчигч тээврийн үйлчлэгийг гэдгийг бол манай хоршооны гишүүн, жолооч, удирдлагын төвчний хүмүүс бүгд хамтын хүчээр үржүүлэн авч явна гэдэгт би бүр итгэлтэй байна. Онц тээвэрчин, хөдөө аж ахуйн яамны тэргүүний ажилтан, хоршоолагчны холбооны тэргүүний ажилтан, шилдэг жолооч Гүнсэнгийн Ганзөрг болон түүний гэргийн Цэрэн дөржийн наран туяа нарын олон жилийн нэр хичээл зүтгэлийн үрээр үүсгэн байгуулагдсан Баян Чандман хорт хоршоо нь эдүгэ удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, техник хангамжийн баг, тээвэрчдийн баг зэрэг 50 гишүүдийг ажлын байраар ханган үйл ажиллагаа явуулж байна. 2009 онд Монгол Улсын засан газрын хэрэгжүүлэгч агентлаг автотээврийн газраас хот хоорондын нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай авч автотээврийн газар, Төв аймгийн тээвэр автозамын газар, Баян Чандман хорт хоршоо гурвалсан гэрээ байгуулан сар улирал бүр гэрээгээ 90-тэй шувтад дүгнүүлж, мэдээ тайланг сар улирал бүр гарган өгч 20 гаруй жил амжилт бүтээлээр дүүрэн аваар осол хэрэг зөрчилгүй хамт олон болж ажиллаж иржээ. За анх хоршоогоо 94 оноос хувийн техниктэй явж байгаа. Сүүлдээ 2005 оноос эхлэн байгуулад аль алийн хаалга нүдэж байгаад 9 гишүүнтэй анх байгуулж байлаа. Одоо ингээ эргээ харахад манай хоршоо өргөжин тэлж ганцхан сумандаа биш аймаг орон нутагта явж байгаа амжилт бүтээлүүд өндөр болсонд маш их баярлж байна. Одоо биднийг өргөжлөл болсон залуучдаа баярын мэнд хүргээд дааж байгаа сайн сайхан мөнгө хүсэж ирэж байна. Энэ өдрийн мэндийг гişүүл яа. Монгол улс таттай үйлчлэгчдээ эренжтэй амжилт холбоотой 10 баярын мэндийг дааж өгөх гişүүл яа. Энэ он манай орсон ажлын амжилттай дүүр өмнөдөөс зорилготой гэж ажлынхаа хэлбэр таатана. Тус хоршоо нь жилд 4-өөс доош удаа хуралдаж, гишүүдийнхээ нийгмийн асуудал, зохион байгуулалтын болон цаашид хийх ажлууд алдаа дутагдал, амжилттай дүгнэн хэлэлцэн төлөвлөж, шийдэрлэж байгаа нь хоршооны гишүүдийн оролцоог жигд ханган идэвхжүүлэхэд ач холбогдолтой болж байна. Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг ард иргэд, зорчигчдод хөнгөн шуурхай, зөв боловсон, зохих хуулийн хэмжээнд явуулахыг байнга анхааран ажиллаж байна. Манай хоршооны тээврийн хэрэгслүүд нь Монгол Улсын стандарт автобус такси үйлчилгээнд тавигдах шаардлага MNS 5122 болон жолоочо тавигдах шаардлагыг ханган ажиллах талаар бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна. Бидний бахархал бол үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн өдий хүртэл
хамт таан байж их түүхийн хуудсыг зузаатгаж яваа ахмад үгийн тээвэрчид билээ. Бидний зорилго ард иргэдэг аюулгүй найдвартай тээврийн хэрэгсэл жолоочор ханган ажиллах юм аа. За энэ манай хур таршин хамгийн анхны автобус юм байна. 17 онд анх явж ирсэн. Одоо тэгээд одоо хүртэл явж байгаа. Одоо дахиад 2 жил явах юутай. Би яг анхныхын жолооч юм байна. Энэ автобус нь 22 23 энэ автобус нь их хайртай дуртай. Одоо тэгсэн би барьж явж байгаа. Манай хур таршин ер нь тэгээд анх үүсэн байгуулах цагтаа бол бидний энэ зөвшөөрлөг олгохгүй бас нэлээ хот суурьндээ ойрхон хот орчиндаа гэсэн үүднээс бас олгохдохгүй бас ард түмний нэлийн хилвэгч үйлчилжсэн багт. Одоо бол тийм байхгүй сайхан болсоо. Одоо манайх чинь 7-8 автобустай явж байна. Өдөржин шугамдаа явдаг. Ард иргэдээ үйлчилж цагаар явдаг. Ард иргэд маань цагтаа ирж суудаг, цагтаа явдаг. Одоо хөвч гисэн тийм болчиход байна манай сумын хамтлаг. За би ч одоо энэ хуур таршаатаа анх байгуулсан цагаас эхлээл өдөө хүртэл явж байна да. Би ч одоо 85 оноос цэгээс салгатаад энэ сангаач жолооч ирэл тэрнээс бас тэгэл ер нь материалээс салсан үедээ яг одоо бид нар ч одоо ядарсан үедээ ч яарсан үедээ ч гэсэн ер нь хүмүүсээ ер нь чирэгдүү хөшгөл хүрэх газар нь хүргээд гэхэд боддог шүү дээ. Одоо энэ нутгийн зоо олон ч гэсэн би баярлж явдаг. Энэ хүмүүс маань ч гэсэн 100 жилийн баярын бинд хүргье. За одоо энэ хур таршааг байгуулагдал ер нь бол байж байсан, одоо болтол байж байна. Энэ каунти хатаснаас ахуулаад одоо энэ Старакс нэвтрээд нэг жил 5-6 сарын хугацаанд энэ Стараксыг аваад одоо ард түмэндээ өөрчлөлт явж байна. Алтан сар зам гэдэг чинь сайхан ээлтэй ард түмэнд энэд байсал авчирсан сайхан ажил гэж би боддог юм аа. Хур таршаа үүсэн байгуулагдсан цагаас одоо өдийг хүртэл 23 жил энэ салбартаа тасралтгүй ажиллаж байна ахын. Энэ хур таршаа одоо миний амьдралаас хангалтгүй нэг хэсэг. Тэгээд энэ тэдгээс өдийг хүртэл энэ хур таршаанд хамт олондоо хамтран зүтгэж байгаа дахин баяртай байна. Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг зохих төвшөнд явуулахад жолооч нарын үүрэг хариуцлага маш чухал тул тэдний мэдлэг боловсролд анхаарал тавьж өөрийн сумынхаа замын цагдаагийн хэсэг эрүүл мэндийн төвтэй хамтран хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аваар ослоггүй ажиллах, осол тохиолдвол хэрхэн эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, хөдөлмөр эрүүл ахуй аюулгүй ажиллагааны зааварчилгаа зэрэг олон төрлийн сургалтыг замын цагдаагийн байцаагчид, эмнэлгийн эмч, сувилагчтай мөн өөрийн хөдөлмөр аюулгүй байдлын мэргэжилтэнтэй хамтран сургалт зохион байгуулж санал хүсэлтэд солилцсон ярилцлагууд хийсээр иржээ. Мөн мэргэжлийн сургуулийн сургалтанд хамруулж мэргэжсэн жолооч болгожээ. За миний би 2006 онд энд замын зохицуулагчаар ажиллаж байсан. За яг энэ үед бол тухайн оршоо маань байгуулагдаад 1 жил болж исэн. За энэ хугацаанд бол одоо хулгайн тээвэр хийх гэж ярьдаг та. Зөвшөөрлгүйгээр хүн тээвэр хийх ийм үйлдэлүүд бол нэлээд гарч исэн. За тэрнтэй холбоотойгоор зам тэрийн осол хэрэгүүд бол бас нэлээд гарч исэн. За энэ үед бол одоо Баянчаанууд сумын Улаанбаатар хотын хооронд хүн тээвэрлэх үйл ажиллагааг бол Баянчаанууд хур таршаа зохион байгуулалтанд орж за 20 орчим тээврийг эсэлтэйсэн баха ингэж ажиллаж эхэлсэн. За энэ тал дээр бол анхлан зохион байгуулагдж ирсэн юм дээр бол сумын удирдлагууд за замын цагдаагийн албан нэгж маань нэлээд хамтарч цаашдынх нь үйл ажиллагаан дээр бол нэлээд хамтарч ажиллаж байсан. Хүн тээвэр гэдэг бол нэлээд онцлог салбар. За хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, за зорчигчийн ая тухтай байдлыг хангах, за тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал тал дээр нэлээд хариуцлагатай ийм ажил байдаг. За энэ ажлыг бол ганцрог захирал маань бол нэлээд хамтын ажиллагааг одоо өргөжүүлж
бидэнтэй хамтарч ажилладаг байсан. За энэ хугацаанд сургалтуудыг за мөн аюулгүй байдлын талаар одоо мэдээ солилцох, за хамтран ажиллах, за энэ тал дээр нэлээд хамтарч ажилладаг байсан. За Автоурын 100 жилийн болж өнгөрлөө. Тэгээд мөн Баян чанарын хурд хоршоо 20 жилийн хойно болж байгаа юм байна. Үүнтэй тохиолдуулаад бид нар бас цагдаагийн байгууллагатай хамтран энэ хурд хоршоотой хамтран ингэж үйл ажиллагаа явуулах. Цаашдаа ингээд хүний эрүүл мэндийн амь насг ингээд авч явж байгаа болохоор хурд хоршоотой хамтран ажиллаж хийж ирэх ажлууд зөндөө байгаа. Цаашдаа ийм ажлуудыг зохион байгуулах эрмэлзэлтэй байна. Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгээс утсан сэргийг хамтран ажиллах, хулгайн тээврийг дасан зогсоох, нийтийн тээврээр зочдог, ард иргэдийг нийтийн тээврээр зочдог болох ийм хүсэл зорилготой байна. Тээврийн хэрэгслийн парк шинжилгээг 20 жилийн хугацаанд насжилтаар 5 удаа хийж, Hyundai County дундаа өрийн автобус, Sonata 6, 7, Kia K5 зэрэг суудлын автомашинуудаас гадна Starex машинаар зорчигчдын аюулгүй байдлыг ханган 5 тухтад зорчуулахыг эрхэмлэн ажиллаж байна. Үүний хүчинд парк шинжилэлт энэ онд 95%-тай боллоо. Орон нутгийн иргэд зорчигчдод өдөр бүр тэг 6 цагаас 20 цаг хүртэл Баян чандан Улаанбаатар Баян чандан чиглэлд суудлын тэрэг дундаа урын автобус тогтмол үйлчлэгээ үзүүлж орон нутгийнхаа ард иргэдийн талархлыг нэлээн ажиллаж байна. За манай хурд хоршоо чинь маш сайхан штэ. Одоо биднэрт маш их гоё үйлчлэлтэйг үргэлж сайхан бид хэдийг явъя гэсэн цагт нь хөнгөн шуурхаа үйлчилж халуунд нь халаад хүүтэнд нь хөрөөд хэдэн жолооч намаа бүх ард түмнийхээ төлөө бид бүгдийн сайн сайхны төлөө үргэлж цаг наргүй ажилладаг ажиллаа. Тийм учраас бид нар маш их баярлж явдаг. За хурд хоршооны 20 жилийн баярын мэндийг хүргье. Манайд одоо ингээд автобус Баян чандамд явдаг болцооч маш баяртай байна. Тэгээд өглөө бид нар бас ийштэй ажил төрөлтэй болохоор одоо 7 цагт ажилд улсуудаа 7 цагт явж байна. 10 цагт 12 цагт өдөр 3 цагаас ингээд ээлжиж яваа хурдан шуурхай үйлчилж байгаадаа бас баяртай байна. Ингээд автобустай болсон бид нарт одоо амь даатгал хийж байна. Тийм амь даатгал хийдэг бас найдвартай унаад үйлчлүүлж байгаа бас их баяртай байна. Ийм унаагаар үйлчлүүлдэгдээ маш их баяртай байна. Харин тийм ээ. Өстой гоё. Тэгээд жолооч нартаа одоо 20 жилийн ном баярын мэнд хүргье. Мэргэшсэн жолооч нар бас үйлчлж байгаа да бас баяртай байна. Энэ тээвэрчд маань цаг наргүй ажилдаг бид бүхний одоо ажлыг одоо төрийн шуурхай хийж өгч чаддаг тийм одоо тээвэрчд маань ажиллаж байдаг юм аа. Ингээд энэ одоо сайхан ажлыг хийж гүйцэтгэдэг Ахмад дунд залуу үеийн тээвэрчд болон түүний гэр бүл үр хүүхдүүд нь хамгийн сайхан эрүүлийн саруул сайхан бүхний хүсэн өрөөё. Ингээд алтан шар зам нь өлзийтэй байгаа. Хурд хоршооныхын нийгмийн хариуцлагын хүрээнд хамтын шийдвэрийн дагуу олон ажилд оролцсоор иржээ. Сум орон нутгийнхаа өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, санхүүгийн хүндрэлтэй зэрэг 150 гаруй зорчигчдод нэг удаа үнгүй зорчих эрхийн бичиг олгож, хүүхдийн баяраар цэцэрлэгийн хүүхдүүдэд бэлэг мэндчлэгээ өгч, хөгжлийн бэрхшээлтэй 2 жолоочд мөнгөн тусламж үзүүлсний сацуу нутаг орныхын нэрийг Азийн давцанд өндөрт өргөсөн нутгийн тамирчин Баттаа урангуу нар тусвар 500 төгрөг болон 1 жил хот хооронд өн төлбөргүй зорчих эрх, эрүүл мэндийн чухал шалтгаантай нэг иргэнийг 2 жил үнгүй зорчих эрх, ажил мэргэжлээрээ улсын авраг болсон фермер мөнх хотод хамт олонны зүгээс 500 мянган төгрөгийг гардуулсан. Багийнхаа зам тээврийн ажил туслаж мөнгөн тусламж хандивлахын зэрэгцээ ойгоо өгтөж Батцөмбөр Баян чандамын жаргалан сумдад үйлчилж байгаа иргэдэд 220 мянган төгрөгийн азтан тодруулж гардууллаа.
10 жил одоо би ингээд салшгүй амьдралаа холбоо явж байгаа. Нийгмийн харилцаагын хүрээнд хурд хоршоо маань өндөр насны болон одоо өвчтөе зовлонтой хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд маш ихээр тусалдаг. Би яг хурд хоршоотойгоо 10 жил сүүлийн 10 жил эмнэлэгт явж байгаа. Эмнэлгээр тэрний 2 жил нь одоо үн төлбөргүй явж байгаа учраас би хоршооныхоо бүх жолооч нарт баярлж талархаж явдгаа илэрхийлэх гэж байна. баяр. Сухой жолооч баярын. Сумынхан автобусанд хэдийн сууж заншижээ. Цагтаа явж, цагтаа ирнэ. Хэдэн зорчигчтой байх нь хамаагүй. Графикт хугацаанд аян замдаа гарна. Зорчигч бүр эрүүл мэндийн даатгалтай, жолооч нар нь эрүүл мэндийн хяналтанд байдаг. Тээвэрт гарсан бол тогтоосон хурдыг баримталж алсын замд явна гэд олон давуу тал автобусанд бий. Хурдынхын техникийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ажил гарч байгаа тээврийн хэрэгслүүд жолооч нарт механик, тээвэр зохицуулагч нар үзлэг шалгалт хийж шаардлага хангасан тээврийн хэрэгсэл жолоочийг хуваарлан очор дугаараар нь зохион байгуулан ажилтдаг. Анх би ч одоо аль баг багтаа л ээж аав хоёроо дагаал явдаг байлаа. Тэгээд анх одоо яг энэ автоэврийн яг энэ хууль ёсны дагуу энэ зөвшөөрөл энэ тендерийг авах гад ээж аав хоёр чинь бас их олон жил хөөцөлдсөн. Сүүлд цолжс руу ахтагаа хамгийн анх автобус аваад зөвшөөрөл аваад бүх юмаа жин том болгоод хамгийн анх 22-23 гээд автобустай. Тэрнээс хойш одоо манайх чинь 8 автобус ер нь өргөжөөд нэлээд сайхан хэлсэн байна. Одоо манай аав чинь анх цоож авах дээр загтаг байсан. Аав ээж хоёрын хийж бүтээсэн үйл ажиллагаа цааш нь үргэлжлүүлээд улам цааш нь сайхан дэлгэрүүлээд яваарай миний хүү гээд. Тэрнийхэн ч дагуу ах бүтээр одоо хүртэл явж байна. Баянчаанмынхаа ард иргэдийг аюулгүй, ослогоо, зам тээврээ ослогоо, найдвартай дөрвөн шуурхаа тээвэрлэж байна. Одоо улам тэлээд улам өргөжөөд нэг үе одоо сайхан болжээ. Би бол одоо Баянчаан хурд хоршооныхаа автобус дан автобусыг хариуцж явдаг. Дээр нь бас тээвэрлэлтэнд өөрөө явна. Дээр нь автобус Старакс аж ахуйн байгууллагын техникийн талын бас хариуцж байгаа. Ард иргэдээ найдвартай эвдэрлэгөө машинаар хангаж явдахдаа маш их баярлалдаг. Баянчаанд хурд хоршоог энэ цагт нэгдмэл нэгэн бий болгож, нэгэн цул байж, нэгэн том айл өрхийг бүрдүүлдэг хүмүүс бол манай тээврийн жолооч нар. Өөрийн таван жингээс үдшийн бүрээ болтод бориг бокс хийлгүй ажиллаж, холыг ойртуулж, хоёрыг учруулдаг их амьдралын гүүрэн болдог учраас тэдний сахилах хариуцлагч бас өндрөөс өндөр. Энэ л хурд хоршоогоор их амьдралын намтар түүхэд зузаатхан байгаа их түүх биднийхээ. Анх машинтай айл бүрийн хаалгыг тогшиж, та манай хоршоонд гишүүнээр элсхүү гэж гуйдаг байсан хүсэлт ард хоцорч. Та намайг хоршоонд бүртгэж авах уу гэх урт дараалал хэдийн үүсжээ. Амьдрал бол түүх. Түүхийг бүтээгчд нь бид. Энэ л цагийн их зууныг эзэлсэн алтан шиг замын эзэд авиас чадварын туйл болсон эрхэм жолооч танаар бахарах юу. Өнөөдөр манай хоршооны гишүүд ихэнх цугласан байна. Энд ер нь бол манай хоршооны гишүүд 60-аас 70% ингээд залуучууд байгаа. Ингээ эхнээс нь би танилцуулаад явъя гэж бодож байна. Тэр Жамбал шиг одоо Улаанбаатар хот руу такси үйлчлэгээр эхэлдэг залуу байна. Тэрний наад бэлгүүн төгс бас мөн ажил. Баянчаанд суман дотор явдаг такси үйлчлэгээр эхэлдэг отхон жаргалж хүн байна. Тод хоорондын зоч тээвэр үйлчлэгээр эхэлдэг Ахмад. Суман дотор такси үйлчлэгээр эхэлдэг Шижил болд их универсал хүн байгаа юм да. Ер нь бол бүгдээ л явдаг хүн байгаа. Энэ Сүкочер гэж хүн байна. За Чин зориг байна. Автобусанд явдаг. Энэ хоршооны менежер Учралт гэж хүн байна. Баянчаанд суманд такси үйлчлэгийн дотор эрхэлж явуулдаг Шин Чимэг гэж хүн байна. Такси үйлчлэгээр эхэлдэг Лутбаатар.
Такси үйлчлэг чимэг манай хоршооны ер нь бол хуваар автобусны хуваар бүх хуваар тээврийн цэцүүлэгчийн үүргийг бахар давхар гүйцэтгэдэг инх чимэг гэж хүн байна. Тэр автобусны үйлчлэгээ эрхэлдэг саруул төгс гэж хүн байна. Хот орны нийтийн тээврт явдаг. За бас чинээр бэлтгэж боловсруулалтын бэлтэж байгаа гэхэд ойлгох боломжтой тэр мөнгчин гэж жоохон манай нэг хамгийн бага гал байна да одоо. Ийм хүмүүсийн бүрэлдэхүүнтэй бид бүгд би хоршооны дарга гэдэг хүн одоо энэ чойж сүргэж хүн байна ерөөхдөө. За сайн байцгаана уу. Нар хурд төвчөрсөн энэ сайхан өдөр хурд хоршооныхоо 20 жилийн ойг хийж байгаа хамт олондоо баярын мэнд хүргэе. За би энэ хоршооны менежер Учралт гэдэг хүн байнамаа. Манай хурд хоршоо одоо үүсгэн байгуулагдаад 20 жил болсон байна. Чойж сүрэн чин зураг Учралт их жимэг нар хариуцж ажиллаад 8 жил болсон байна. За тэгээд манай залуучууд болохоор одоо сая 20 жилийн ойгоо ухтаад сакс улуулын тэмцээн зохион байгуулсан. Одоо цаашаа карагоны тэмцээн зохион байгуулах гэдэг ингээд төлөвлөж ажиллаж байна. Бид жил болгон шинэ жил болгон мартын 8 тэгээ урлагийн үзлэг зохион байгуулдаг. За тэгээд сумдаа болохоор бас үйл ажиллагаагаа маш сайн явуулдаг гэж боддог. За тэгээд би болохоор хувьдаа компани хоршоо гэдэг бол юу гэсэн үг вэ гэхээр хувь хүн болон одоо энд ажиллаж байгаа бүх эд эс бүх бүгдээрээ нийлээд компани хоршоо болж байгаа маа. Тийм учраас одоо ойгоо хийж байгаа ийм атгсан гар шиг ажиллаж байгаа хүүхд энд байгаа залуучуудаа бүгдээрэнд нь баярын мэнд хүргэе. Цаашдаа энэс илүү зүйлийг сум орон нутагтаа энэ хийж эх орондоо цаашлаад эх орондоо хийнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж ингэж амьдарч байна. Манай хоршоо бол одоо нийгмийн хариуцлагын үүднээс 22 онд Абу Даби дэлхийн аврагт явахад Батава Урангуй гэд манай охин байгаа. Энэ хоёрыг бол хандуу өгсөн. Тэгээд одоо тэрнээс хойш одоо энэ хоёр дэлхийн аварга үн төлбөргөө 4 жил автобус байхгүй байсан ч жижиг тэрэг наваа явуулдаг. Тэгээд одоо ерөөсөө нийгмийн хариуцлагын үүднээс бол бүгдөө эвтэгтэй оролцдог. Бас нэг Батэрдэн гэд манай энэ сумд нэг ах байдгийн. Тэрэнд бас нэг орон байшин яхад бас хандуу өгч ирсэн. Нийгмийн хариуцлагын төлөө бол айгүй үүргээ биелүүлээд явдаг юм манай энэ хоршооч. 2005 онд анх хурд хоршоо байгуулагдаад тэрнээс хойш цуг ажиллаж байгаа. За тэгээд тэрнээс хойш одоо манай хоршооч нь одоо өргөжин тэлээд олон хамт олонтой болж байгаа. Тэгээ одоо ер нь ажил нэг сайхан жигдэрч байгаа, сайхан хамт олон болж байгаа. Энэ суманд хамгийн одоо үйл ажиллагаагаа зохицолтгүй хийж байгаа аж ахуй нэг хоршооны нэг юм байгаа. За тэгээ манай энэ хоршооны 43 ажилтан байгаа бүгдээрээ нийгмийн даатгалд хамрагддаг. Хувийн орлогын албан татвар төлдөг. Тэгээ одоо татварын албанаас татвар сайн төлөгч гэсэн талархлын хуудас ирсэн байсан. Энэ хурд хоршооныхоо нэрээр овгуулсан энэ олон жолооч нэрийнхээ гэр бүлд нь аз жаргал сайн сайхан бүгдийг хүсэн өрөөё. Эдүгэ Баянчандам хурд хоршоо нь Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Баянчандам, Жарлан цум зэрэг 5 чиглэлд албан ёсны гэрээтэй нийтийн тээвэр, шуудан тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Монгол улсын өнцөг болон бүрт автотээврийн байгууллага үүсгэгдсэний түүхт 100 жилийн ойн баярыг тэмдэглэж байгаа яг тэр өдөр тэд өөрсдийн шугам бүрийн засагчдын гинтийн бэлэг барин суглаа явуулж азд нь тодрууллаа. За сайн явцгааж ирв манайхаа. Би Баянчандам сумын тээвэр зохицуулагч Наран Туяа гэдэг хүн байна. За өнөөдөр автотээврийн салбар үйлчлэгчийн 100 жилийн болж байгаа. Тэгээ Баянчандам хоршооны 20 жилийн аваа нутахгүй 8 сарын 2-нд тохион байгуулсан. Тэгээд өнөөдөр бид энэ үйл ажиллагаа зохион байгуулан 2 азтанд татварласан байгаа. Та бүхэнд ийм хөхөөтэй цаг бэлдсэн. Гэр бүлд наз жаргал эрүүл мэндийн сайн сайхан хүсээрээ Баянчандам хоршоо. За хөхөөнд унаар сэрээд хурдтай ажиллаж амьдраарай. Минийхөө амжилт хүсье. Босон баяр үргээ яах юм. За хэн блэ? Аз жаргал. За аз жаргал гэдэг энэ охин байна шүү.
Энэ 20 жилийн хугацаанд Баянчандам хурд оршоо өргөжин тэлж 50 гаруй гишүүдтэй болж 30 жолоочийг байнгын ажлын байртаа болгож ажил үйлчилгээгээ явуулж Монголын үндэсний бизнес хөгжлийн нэгдлийн Монголын төлөө цом өргөмжлөл, Монголын чанар цом өргөмжлөл, топ стандарт цом өргөмжлөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын олон шагналаар шагнагдлаа. Байгууллагын ажил мэргэжлийн аварга тээврийн жолооч нарыг жил болгон шалгаруулж, шагнаж урамшуулан, сумынхан хүндэт самбарт байршуулж алдаршуулдаг. Сум орнотоо зохион байгуулж байгаа олон нийтийн ажилд идэвхтэй оролцож ирснээс сумын урлагийн наадам тэмцээнд оролцохдоо байнга шинийг санаачлан сонирхолтой сэдвүүдийг барин авч жүжиглсэн тоглолтуудыг хийж жүжиг, бүжиг, дуу хөгжим зэрэг олон төрлөөр хүчтэй өрсөлдөгч нь байж шагналт байруудыг эзэлж ирснийг дуртахад таатай байна. Тэгэл хэрэндээ л хөөрх юм болно шүү дээ. Бид нар чинь ингээл цуглах гэж бас ингээ нөгөө доор бүрнээ нөгөө цагийн хуваарьтаадаг болохоор цуглах гэж бас жоохон асуудалтай байдаг байхгүй юу. Тэгэл цугларчаад нөгөө юм бэлтгэхээр инээдэнтэй их болно шүү. Тэгээд бөөнөрөө цугларчаар тархаа мэдэхгүй. Тийм л болсоо та. Ер нь дандаа нэг яарсан, сандарсан урлагийн үзлэгт бол ийм л шинэ жилээ тэмдэглэхтэй ч гэсэн ялгаагүй. Цуглах гэж л бас нэг тийм проблемнууд болно. Эхнийх нь усууд ирчээл хүлээгээд дараагийнх нь нөгөө ажлаа гүйц дуусгачаад ирэхэд л тэгэл дамаа л юм болно. Манай шинэ жил бол жишээлбэл одоо их гой сонирхолтой болдгоо шүү дээ. Ягаад гэвэл цагийн хуваарийн дагуу ад иргэдэд үйлчлэх ёстой. Төрүүчээ яваад ирсэн эхний хуваарийн усууд нь ирчээд хүлээгээд байдаг. Дараагийн хуваарийн усууд нь нөгөө цагтаа багтах гад нөгөө цагтаагаа уралдаад тэгэл ер нь л оройхондоо л үйл ажиллагаа нь болд юм дөө. Юм болгон л дандаа оройтж эхэлдэг байхгүй. Сум орон нутгийнхаа аж ахуйн гэж байгууллага, сургууль, эмнэлэг, өндөр настан дэлхийн зүүн олон улсын байгууллага, засаг даргын тамгын газар зэрэг бусад аж ахуйн гэж байгууллагын хүсэлтээр тээвэр үйлчилгээ хөнгөлөлтөө үнээр зохион байгуулан явуулж сум орон нутгийнхаа нийт зорчигчдын тээврийн үйлчилгээг бүрэн шийдэж чадсан нь бидний бас нэгэн амжилт юм. Бид 20 жилийнхээ өмнө баярыг угтаж сагсан бөмбөг, гар бөмбөг, караоке дууны уралдааны зохион байгууллаа. Урлаг спорт гэдэг бол хамт олныг эвтэй, найртай, хүчрхэг байлгахад хамгийн том шүүрэг болдог. Ахмад дунд залуу үеийн тээвэрчдийг нэгэн хүчээр зангидж чаддаг болохоор бид ч эдгээр арга хэмжээнүүдтэй өндөр ач холбогдол өгөн оролцдог. Тухайн хоршоо тухайн сумдаа үйл ажиллагаа явуулж байгаа хүрээнд нийгмийн харилцааны хүрээнд бас нэлээд олон ард түмэндээ ойртсон тийм үйл ажиллагаа их явуулдаг байсан. Энэ маань юу явуулдаг байсан гэхээр тухайн сум хоршооныхоо нэрмжид тэмцээнийг явуулдаг. Нэлээд хэдэн жилийн тэмцээн явуулсан. Энэ тэмцээн маань яадаг вэ гэхээр одоо тухайн хоршоог, тухайн жолооч нарыг ард түмэнтэйг ойртуулах, дээр нь одоо энэ хүмүүс хүн ажиллаа хийхгүйгээр спортоор хичээлж, бие биедрээ хөгжүүлж, өчлөө цогоо ажлынхаа хажуугаар өчлөө цогоо зөв болсон өнгөрүүлэх гэдэг үүднээс эдгээр гон төрөлөрийн тэмцээн явуулж исэн байдгийн. Тэр үед нь одоо би өөрөө спортын учраас тухайн үед одоо тэнд ажиллаж байгаа хугацаанд явуулж исэн тэмцээн уралдаан дээр нь өөрсдийн биеэр оролцох, тэмцээн шүүж явуулах гэсэн тийм үйл ажиллагааны дээр бид нар хамтарч ажиллаж исэн юм аа. Мөн эднийх дээр нь нийгмийн харилцаа хүрээнд одоо бас хүн туслах тийм ээ одоо төрөл бүрийн тийм үйл ажиллагаа их явуулдаг байсан гэж бид нар үздэг. Энэ одоо сая тэр тэмцээн уралдаа явуулдаг байсан үеийнх нь одоо бүр зурагч байдаг. Тэр үед одоо манай сумын засраар ажилласан Эрмхлийн алтан шахаад арга бид нар нийт хөгжлийн тэмцээн зохион байгуулж өөрсдөө тэмцээний шүүж оролцож байсан тийм ховорд нандин тийм дурсамжтай зураг хүрээлэнд байждаг юм аа. Манай хоршооны хамт олноос хөдөлмөрийн хавийн улаантайгүй удан болон хөдөлмөрийн хүндэт тэмдгээр мөнх тогоо, алтан гац содонгоор гал баяр, засгийн газрын болон аймгийн жуух хүчиг
Осолгүй манлаа жолоочоор очрот, сүхэ, мөнх тогоо гал баяр нар маань шагнагдаж жолоочурын хүндэтгэж явдаг онц тээвэрчин цолоор олон залуус маань ажил үйлсээ дүгнүүлсэн нь бидэнд цаашид ажиллах их уран зоригийг өгсөн билээ. Тээвэрт явж байгаа бүх жолооч нартайгаа нэг жилийн хөдөлмөрийн гэрээ байгуулж, хоршооны дүрм журам, авто тээврийн хууль стандарт, замын хөдөлгөөний хууль дүрм журмыг даган мөрдөж биелүүлж ажиллахыг батжуулж, гэрээг зөрчүүл, зохих арга хэмжээг үе шатлан авах, цаашлаад гэрээг цуцлах хүртэл хатуу шаардлага тавин ажилдаг. Сумандаа сайхан амьдраа гэдэг шиг эдүгээ энэ цагт сумын такси хэмээн нэрлэж заншсан дуудлагын такси үйлчилгээ суманд нэвтрүүлээд байгаа нь иргэдээс хүлээн авч байгаа талархлын дийлэнх хувийг эзэлдэг. Ингээд хурд хоршооны сумд орон нутаг дотор Баянжанман сум дотор одоо бид тав ингээд үйлчлдэг хурд хоршооны такси үйлчлэгээ орой үуч одоо өвлөө үүдэнд хүүхдүүд нохоо шуунаа сайх, бороо шороо цалгишуурнаас одоо эмээх аливаа нэгэн одоо эрсдлээс хамгаалахын тулд хурд хоршоо энэ Баянжанман сумд ийм такси үйлчлэгээний салбар нээсэн юм а. Энэ нь болохоор одоо орон нутагт явах. Орон нутаг дотроо Улаанбаатар хотоос ирсэн одоо иргэдэд бид нар хөдөө орон нутаг болно энэ сум дотор үйлчлдэг. Орой үуч одоо энэ холын хажуудлын сум момд явах яаралтай үед явдаг. За намайг Пүрвэн отхон жаргал гэдэг энэ сумын иргэн хурд хоршоонд ороод бас нэг үлрэлийн нүүр царай үдэж гин бас 2 дугаар дахь азтаа 20 жилийн түүхтэй энэ том байгууллагад ороод нэг үлрэрлийг одоо энэ өөрийн одоо группийн болоо энэ дөрвтэйгээ ингээд нийлж хамтарч 5 хуруу болж нэгтраад ажил маань сайхан явж байгаад одоо би баярлалтай. Манай такси одоо ингээд 4 такси явдаг сум орон нутаг дотроо чанамныхан бүх иргэдтэй аль болох бүгдэнд нь хурж үйлчлэхийн төлөө бүгдөө хичээж зүтгэж явж байгаа да. Им тариагаа авахаас ахгуулаад өндөр насны гуц чинь бүр айгүй сөрхий явдаг. Тэгээд бид нар чинь байхгүй болоод байн гуц залгаастай. Нэг нь байхгүй болчихвол такси байхгүй болчлаа хүү хаяач хүгээл. Би ч одоо энэ сумд ирээд удаж л байна л да. Уг нь энэ баг энэ иргэн гэхээр энэ энтхийн баг гоогонд болохоор хүнтэй. Тэгээд одоо энэ такси макси явж ирээд зүтлээчгүй явсан. Сүүлийн одоо би ороод нэг эдгээр 6 жил болж байгаа шиг байна. Би ороод нэг жил болж байна л да. Сүүлийн үед л орсон шүү дээ. Одоо нэг жилийн өндөө нөр үзгээр явж байна. Ихтэй сумын иргэд энэ манай таксинуудад бол ер нь ам сайтай байдаг шүү ер нь. Үйлчлүүлэх сайтай. Би одоо нэг мэдсэн энэ одоо амт толгор хэлсэн ийм байна да. Тэгээд яахан байна. Би энэ такси үйлчлэгэнд ороод нэг 4 жилдээ явж байна. Тэгээ манай таксиныхын тулд энэ үйлчлэгчдэр хам их сайтай байдаг. Нэг нь ингээл олгочиход би нэг өгүүлээл. Тэр хаана явна, энэ хаана, энэ такси явж байна, тэр такси явж байна гэдэг ард түмэн бол их асуудаг. Тэгээ. Улсууд одоо ингээ байг дуудлагатай байдаг. Төв аймгийн Ууган сумдын нэг Төв аймгийн Батсүмбэр сум. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ нутаг төмөр замын тээврээр зорчигч тээврийн үйлчлэгийг шийдвэрлэж байсан ч сум холбосон автозам бий болсноос хойш аль бие ёсны эрх бүхий хурд хоршоог нэвтрүүлээд баггүй хугацааг үджээ. Ер нь энэ хурд хоршооныхоо нэр дээр манай Батсүмбэрийн жолооч нар явдаг л да. Батсүмбэрээс 2 жолооч байгаа. За Чандамнаас нэг жолооч үндсэндээ 3 тээврийн хэрэгсэл явж байгаа. Ард иргэдэд үйлчлээл явж байна. Хүмүүс хэр зэрэг автобусандаа сурж. Ер нь гайгүй шүү манайх чи ер нь явж явна. Батсүмбэрийн чиглэлд явдаг жолооч байна тэгээд. Маа Батсүмбэр 16 оноос эхэлж хот хооронд явж эхэлсэн. Өдөрт 2 удаа явдаг. 3 автобус явдаг. Манай ингээ 2 Starix ингээд зогсчод одоо 14 цагаас зорчигчтай аваад хөдлөн. Ард түвний сэтгэл сайн байгаа. Хот хооронд автобус явуулаад Улсын газар тариалангийн хамгийн чухал бүсийн нэг Төв аймгийн Борнуур сум. Тус сум нь
Төв аймгийн хойд хэсэгт байрлах бөгөөд нийслэл Улаанбаатар хотоос 105 км, 100 мот хотоос баруун хойш 155 км зайд оршдог. Засаг захиргааны дөрвөн багт 5,000 гаруй хүн амьдардаг өөрийн гэсэн соёлыг дурсгал, дурсамжаа бүтээж яваа. Сар жилиг өртөөлөн олон цаад бэрхшээлийг даван энэ цагта золгосон туршлагатай хамт олон тус чиглэлд эрх авч идэвхтэй зорчигчдыг эрүүл аюулгүйгээр зорчих нь эргэн танд ямар олон давуу талтай болохыг ойлгуулж мэдрүүлэх хамгийн хариуцлагатай шатанда явж байна. Шугамдаа бол 24 оны судалтай хатуусанд би ганцаараа эмэгтэй жолооч. Хүн болгоны ажил төрлийг амжуулж амьдрал ахуйг нь залгуулдаг болохоор бид хэдий ажиллаж гоё ажил авахгүй юу. Ер нь бол тэгээд хүн болгон тань миний танихгүй намайг таниад сайн байна уу гэх жишээтэй юу илээ хаанах үлээ гэ бид нар ч нэг олон газар явдаг. Төв аймаг Жаргаланд, Борнуур, Батсумбөр, Баянчандам гэсэн 5 газар явдаг болохоор заримдаа андар иш нөгөө олсоо да. Тэгээд энэ сайхан мэргэжлээ. Үр тариа, буудаа, төмс хүнсний ногоог эрчимдсэн мал ахуйтайгаа зэрэгцүүлэн өсгөж байгаа хөдөлмөрч төмний төлөөлөл Төв аймгийн Жаргаланд сум. Тус сумын иргэд ч мөн тавтаа тухтай зорчих боломжгүй тээврийн хэрэгслэр үйлчлүүлэх боломж нь нээгдсэн. Дэд бүтэд сайн хөгжсөн Монгол улсын босоо тэмдэглэгийн дагуух төв засмал зам дайран өнгөрдөг гэд олон давуу тал энэ суманд бий. За Улаанбаатар Жаргалан чиглэлийн автобус Баянчандамны постон дээр ирсэн байна одоо. Тэгээд би энэ Баянчандам хурд хоршоонд одоо 2022 онд ороод 2025 он хүртэл ингээд 3 жил хот хоорондын нийтийн тээврийн үйлчлэгэнд явж байна. Тэгээд ямар ч байсан ажил үйл сайхан, дажгүй сайхан зорчигчд маань 50 амгалан ингээ өнөөдрийнхөө ажлыг гүйцэтгээд явж байна да би. Нэр нь хүртэл төв, дүр нь хүртэл төв хэмээн нэрийдсэн Төв аймгийн төвийнхэн ч гэсэн зундаа сэрүүхэн, өвөлд халуухан төвийн шугамын хурд хоршоотой их түүхэ холбожээ. Төв сайхан нутгийг улсын нийслэл Улаанбаатар хотод олбсон Баянчандам хурд хоршоо 40 минут тутам чанарын шаардлага хангасан тээврийн хэрэгсэл болон мэрэгсэн мэрэгжлийн жолооч нараар хот хооронд үйлчилсээр байна. За би хурд хоршоонд ороод жил гараа ажиллаж байна. Манайх Төв аймаг 100 мод чиглэлд өдөрт 6 старакс явдаг. 40 минутын зайтай араас нь явдаг. Хүмүүс нэг цагаа бариад ирээ суугаа явчихдаг. Тээвэр зохицуулагч байцаагч нар авто тээврийн салбарын тэрүүг гинэнд салбарын нүүр царай болдог. Тэдний мэдлэг, ур чадвар, харилцаанаас авто тээврийн салбарын нүүр царай харагддаг. Нар сар салхи бороо үл ажран тээвэр зохицуулагчид ирж байгаа тээврийн хэрэгсэл, гарч байгаа тээврийн хэрэгсэл хийгээд тээвэрт гарч байгаа жолооч нарын биеийн эрүүл мэнд, сэтгэл зүй зэрэг олон зүйл дээр тулж ажиллах шаардлага гардаг. Гар бие сэтгэл нэгдэж ажилласны түнд зорчигчид хүссэн газраа саадгүй хүрэх итгэлийг өвлөдөг. За өнөөдөр би одоо яг өнөөдөр үндсэн үүргээ гүйцэтгээд багаар ажиллаж байна. Энэ хүмүүс манай өнөөдрийн диспетчер мөнгөн цэцэг байна. Гадаа талбай тээвэр зохицуулагч Цэндмаа, Автер улсын хяналтын байцаагч Амар санаа, Баянчандам хурд компани тээвэр зохицуулагч Нарантиа, Автер улсын хяналтын байцаагч Дачт маань нар үүрэг гүйцэтгэж байна. Ингээд нийт зорчигчид болон жолооч нартай Автер үүсгэгчний 100 жилийн баярын мэндийг хүргэж алтан шар замын үлдээтэй ахын өрөөлийг өргөж байна. Өдөөд мөргөө баярлалаа. За өнөөдөр би тэгэхэд энд одоо ингээд зогсож байгаа маань
бас их аз завшаантай хэрэг болж байна. Баянчандрын хурдаг компани 20 жилийн ой болж энэ зорчигчтой аздан шалгарууллаа. Энэ аздан дотор одоо ерөнхий улсын сургуулийн хөө эрхэс гэдэг хөө одоо аздны шагналыг автлаа. Тэр хүн манай ирээдүйд бас алтан шар замд одоо машин одоо жолооч хийгээд явж байгааг хэн ч үгүйсэхгүй. Тэгэхээр одоо Баянчандрын хурд компани тэргүүдээс өгөөж буян гişгэ өгсөн бахаа гэж би түүхэн найдаж байна. Олон жилийн ууггүй хөдөлмөр зүтгэлийн үр шимээр анх санаачлагдаж алтан шар замын эзэд аян замын хамгийн ихтгэл анд нөхтөн итгэл сэтгэлээр жигүүрлэгдсэн Баянчандрын хурд хоршоо инхүү 20 насны ойтойгоо золгож байна. Энэ өдөр төрлөх нутгийнхаа сүрлэг хангаа их сүүжийн байгалийн сайханд нэгэн түүхийг бид бүтээн ахмад үеийн тээвэрчид шинэ үеийн залуустаа шилжин явах туга хүндэтгэлтэйгээр гардууллаа. За өнөөдрийн бэлэгдсэн өдөр Монгол улс давтын байгууллага үүсгэсний 100 жил, Баянчандрын хурд хоршоо үүсгэсний 20 жилийн өг тохиолуулаад Баянчандрын хурд хоршооныхоо хамт олонд хурд хоршоонд ахмад тээвэрчид нь энэ анхны энэ одоо бэлэглүүлсэн сүлжтэй энэ одоо логотой тугийг одоо гардуулж өгөх гэж байна. 20 жилийн хоог тохиолдуулж одоо захирал чойж сүрэндээ тугаа гардуулж өгөө гэдэг хүн. За ингээд та бүхний минь алтан шар зам үлзийтэй байж аяны харгуун үргэлж зурааж яваарай. Ард олондоо хөнгөн шуурхаа сайхан үйлчилж яваарай гэж ахмад тээвэрчнийхээ өмнөөс хүсэж байна та бүхэндээ. За. Ерөөл батаршгүй. Монгол улсад автоёрын салбар үүсч өгсөний 100 жилийн Баянчандрын хурд хоршоо үүсгэн байгуулсан 20 жилийн он тохиолдуулан ахмад тээвэрчид манай өнөөдөр бэлэг цай өдөр хурд хоршооныхоо тугийг бид бүгдээр гардуулж өгж байна. Ингээд хурд хоршооны маань жолооч нар болон жолооч нар энэ алтан шар замын өөдөө дээш нь илэрч байх тухай гэж бодож байна. Ард иргэд бүгдэд осолгүй эрүүл сайхан үйлчлэгээ үзүүлнэ гэдгийг энэ хүн бүгдэнд амлаж байна бид бүгд. Баянчандрын хурд хоршооны 60-70% залуучууд эзэлдэг тухай бид дээр өгүүлсэн билээ. Тиймдээч шинэ жилийн баяр гэдэг бол тэдний хувьд жилдээ нэг болдог хамгийн эрхэм баяр нь болдог. Ээлжтэй жолооч нарын эхний хэсэг нь баярын ширээгээ засаж байхад нэг хэсэг нь ээлжнээсээ бууж ширээ сандлын зохион байгуул хүний тоогоо нягталж байхад хамгийн отхон ээлжтэй хувцас сольж амжилгүй сүүлийн 3 бүжигт амжиж байх жишээтэй. Яг одоо баярын энэ мөчөд тохиолдож байгаа агшинт ч гэсэн алтан шар замдаа аяны дөрөөгөө жигээд алсын замд аюул осолгүй ард түмнээ тээгээд явж байгаа сүүн замтай жолооч наран ч бидний дунд бий. Баатруудаа баярлалаа. Бүх юмд бол ер нь аль болох хээндээ тустай дэмтэй явахыг бүгд хичээдэг. Тэг ямар ч байсан нэг нэгнийхээ машин тэрэг эвдрэл гэмтэл гарлаа гэхэд ар албанд нь бас юу яхаа ар үйл ажиллагааг нь явуулахад бэлэн ер нь зогсцоож байдаг да. Хурим найр ер нь өвчин зовлон байсан ч аль болоход бүгдөө л ер нь бөөндөл нэг атгсан гар шиг л тийм л хамт олон шиг л байдаг. Одоо би хамгийн отгон гишүүн одоо 24 настай. Тэгээ дандаа бусдын алхахлаараа тэгэл дандаа ахмад жолооч нар. Тэгээ би анх ороод явахад ахмад жолооч нар намайг одоо бүх юмар дэмжиж ажиллаж байгаа. Тэгээ чойжсэн дарга бид надтай зүгээр яг найз үд юм шиг тэгэл ингээл дүү ингээ бүх юмар тусал дэмжээл ажилладаг. Тийм болохоор надад ерөөс асуудал тулгаараагүй ажиллаж байгаа. Тэгээ өдийг хүртэл одоо нэг мэд хэдэл саяхан орж исэн юм шиг санагдчихсан. Тэгсэж одоо ингээ жил болох гээд хот хооронд үйлчлэгийг эрхэлээ явж байна да.
Аавын гаргасан жим, ээжийн санаачилсан харгуугаар хөтлүүлж, их амьдралын уртад бие биеэ дүшин үг югаан авалцсан магтахтаа магтаж, зэмлэхтэй зэмлэж, үнэн үгэнд хатуужж, энэ л хоршоогоо эргэл зээгүүгээр нуруунд өөрч яваа ах トゥ хоёр. Аавын хүрээгүүд хүрч, амьдралын алтан хуудасаа алхам тутамдаа зулсаалж яваа их замын тээвэрчид. Нэг нь байгууллага удирдах, нөгөө нь байгууллагад учирч болох техникийн аюулгүй байдал ард талыг сахин хамгаалсаар энэ цагтаа золгожээ. Болсноос ам хүрч, буурлаас үг сонсоо гэдэг. Аавын үгүүд аав болж, аавтай мөр зэрэгцэн хөдөлмөрлөж яваа ах нарынхаа үг сургаалыг сонсож, амьдралын үрийг суулгаж, өрсчүүлж, ургуулж, тордож яваа ухаалаг ахан дүүсийн төлөөллөө. За манай Баянчилман сумын хүн тэрхэлдэг хурд оршины маань 20 жилийн болж байгаа. Энэ 20 жилийн манай сумын ард иргэд цуг байсанд 20 жилд хамт байсан та нартай маш их баярлалаа. Мөн тээвэрчдийнхээ арга гэрийнхэнд өглөөнөөс үдш орой уртал арга гэрийнхэн ажлыг зохицуулж авч явдаг арга гэрийнхэн та нартай маш их баярлж байгаа шүү. Ингээ хурд оршины 20 жилийн баярын мэндийг хүргье. Дэлхийн хаанаас ч онлайнаар тасалбараа захиалж болох. Зурчигч бүр амьд даатгалтай. Эмчийн үзлэгт орж аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөөг мөрдөн ажилдаг мэрэгсэн мэрэгжлийн жолоочтой. Техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг чандан сахих инженер техникчтэй. Зорчигчтой гүү цагууч яг цагтаа хөдөлдөг. Ачаа тээшийн найдвартай хадгалалт, тасалбар буцаах найдвартай зөвхөн иргэний бичиг баримтаар тулгуурлан тасалбар олгодог. Бага насны хүүхэд зорчих тохиолдолд харгалзах хүнийг давхар сайтар нягталдаг, суусан автобусууд GPS толбогдсон тул таныг тосох гэж байгаа хүн яг хаана явж байгаа мэдээллийг авах боломжтой. Та хэзээ хаанаас хаа хүртэл хэдэн удаа зорчсон бүх бүртгэл хадгалаастай, цагта 70 км-с дээш хурдтай явбал төвд онцгой тохиолдол ирдэг тул хурдны хязгаарыг баримталдаг гээд мөнч олон давуу тал улсын тээвэрт байдаг. Баян сайхан чандаман эрдэнэт их нутгаараа нэрийдсэн хурдтай хүчтэй, угарч, нугаршгүй олон ажиллагчтай баян чандман хурд хоршооны их түүхийн өчүүхэн хэсгээр зочлоо. Үрээ танихгүй үнэр, үрээгээ танихгүй баян байдгийн адилаар 500 мянган холд авсан иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж, нутаг орондоо урлаг спорт, хөдөө аж ахуйн чиглэлээр амжилт гаргасан бүхэнд хамтын хүчээр дэмжлэг үзүүлж, бусдын баярлсан сэтгэлээр өөрсдөө хөглөж, өнөр их хамт олонны хамтаар хүлгүй их нарийг үүсгэн хөгжилдөж байгаа баян чандман хурд хоршооны их түүхийн эзэдтэй баярлалаа. Аавтайгаа, ээжтэйгээ, ахтайгаа, эгчтэйгээ, дүүтэйгээ, анд найзтайгаа хамт энэ л хоршооны түүхийг энэ цагт бичилцэж байгаа эрхэм алтан гартан авьяаслаг тээврийн жолооч нартай баярлалаа. Аяны алтан шар зам та бүхнийг ивэх болтугай.